Энэ бол ашиглаж гарсан байдаг. Хай өнөөдөр би DJI камерт авсан дагалдах хэрэгслүүдэд танилцуулах гэсэн. Тэгээд энэ болохоор цаанаасаа хайрцаг дотроо ирээгүй. Тэгээд нэмэлтээр өөрөө авч хэрэглэж байгаа төлнүүдээ харуулъя. За тэгээд ихэнх надад болохоор юм 3 төлөв байгаа. Нэг нь юм суур. Ирсэн нь болохоор ингээд юмн дээр тавьж байхад ингээд халтрахгүй. Хоёр дахь нь болохоор юм cover байгаа. Камер болон дэлгэцэн хамгаалах юм power. Тэгээд энийг хэрэглэхээр энэний ер нь хэрэггүй болчихдог. Яг тэгвэл энэ тал нь нөгөө талаас ерөөс хамгаалалт байхгүй байдаг шүү дээ. Тэгээд нэг нь болохоор ийм энэ болохоор ардлан соронцтой ямар ч төмөр дээр болохоор наалддаг байхгүй. Тэгээд би одоо камертай игээд харуулъя. Эхнийх нь болохоор ингээд тавьчихна. Тэгээд юмн дээр хаана л бол хаана ингээд тогтчихно гэсэн. Нэг амир хөдлөө талтраад байхгүй. Тэгээд бас энийхээ доор нөгөө нэг суурай хийгээд өгөх юм бол арай жоохон уртснаа л гэсэн. Ийм нөгөө нэг жижиг уртсагч байдаг шүү дээ. Тэгээд хоёр дахь нь болохоор ингэж дэлгэцэнд харуулаад нөгөө талаас нь ингээд аваа авчихад амар байдаг. Ялангуяа аяллаар явхад одоо энэ бүх юмнуудаа авч явах шаардлагагүй. Тэгээд гарандаа хийгээд энэ дээр барай авчихад амар хэрэгтэй юм. Зүгээр юм жижигхэн. Тэгээд өмнө нь болохоор энэ нь болохоор өөрийнх нь яг энэ шүү дээ. Гэхдээ одоо ингээд цүнх мөнхөн дангаар нь хийчихээр энэ хэсгээс нь одоо ингээд эвдэрчгүй гэдэг айгаад байдагс аахгүй. Тэгээд энийг хэрэглээд ирэхээр юмны ерөөсөө хэрэггүй юм бэл. Энэ ингээ ямар ч шаардлагагүй. Яг тэгвэл энэ талын одоо камер эргэж байгаа хэсэг энэ камер болохоор бүрэн хамгаалчихж байгаа болохоор тэгээд энэ бол бүр ашиглалтаас гарсан юм байдیں۔ Яа тэгээд гурав дахь нь болохоор энэ яаж гэж хийгээд тэгээд энийг ингээд төгчж. Тэгээд нэг ингээд давхар зүчгээр ер нь бол баг энэний ч хэрэг байхгүй хэрвээ тэгж байнгын юмн дээр ингэж тогтоох шаардлагагүй бол би болохоор ер нь энэ хоёрыг хамгийн хөвчлэн ашигладаг. Энэнгүүрээ хамгаалаад энэнгүүр болохоор ямар ч эндийн төмөр гадаргуун дээр тогтоочно. Тэгээд энэ төмөрөн дээр тогтоож харуулъя. Энэ тогтоогч маань болохоор юм бэ. Тэгээд төмөрөн дээр нахаад ингэж амар сайн алддаг. Тэгээд баргийн юмд ингэж хөдлөөд авахгүй. За ийм тогтоогч байна. Тэгээд энэ хоёр товчны ингээл гарсан болохоор ямар нэг юм амар зузаан яагаад тахгүй. Надад бол ингээд энтэйгээ бүр ихтэйхэн байдаг амар зузаан болчихж байгаа болохоор. Би бол нэг ингээд явчихчих байгаа юм. Гартаа энийг хийгээд энэнгүүрээ дэвшлүүлээд энийг ингээд бариад авчихдаг. Тэгээд керманда хийгээд явчихаар амар хамрыг. Тэгээд энэ цүнхээ гэрчигт нь авдаг. Тэгээд энэ дээрээ нэмээд энэ нөгөө нэг жижиг мик болохоор илүү кермалчин. Тэгээд иймэрхүү байна.